Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багш сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар төвшний оюутнуудын бэлтгэсэн сургуулийн өмнөх боловсрол ба бага боловсролын цөм хөтөлбөрийн уялдаа холбоо. Агуулга: сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын уялдааны онолын үндэс, үзэл санааны уялдаа, зорилгын уялдаа, агуулгын уялдаа, арга зүйн уялдаа, үнэлгээний уялдаа, нийгэм ба бодлогын түвшний уялдаа. Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын уялдааны онолын үндэс Монгол Улсын засгийн газрыг 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд сургуулийн өмнөх боловсрол ба бага боловсролыг тасралтгүй залгамж холбоотой тогтолцоо гэж тодорхойлсон. Энэхүү баримт бичгийн дагуу сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн суурь чадамж, суралцах хандлагыг төлөвшүүлдэг. Бага боловсрол нь эдгээрийг гүнзгийрүүлэн хэрэг хөгжүүлж хэрэглээ болгодог шат юм. Иймээс хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл санаа сургуулийн өмнөх боловсрол эхэлж бага боловсрол чанарын өөрчлөлтөөр үргэлжилдэг. Үзэл санааны уялдлаа. Сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бол давтагдашгүй хувь унгаа аюусыг илрүүлэх, тоглон суралцах. Харин бага боловсролд бол хүүхдийн ялгаатай байдлыг харгалзан сургах, аюус чадварыг хэрэглээ болгох, идэвхтэй асуудалд суурилсан суралцах гэж үздэг. Сургуулийн өмнөх боловсролын зорилго хүүхдийн бие сэтгэл, танин мэдгүй, нийгэмшлийн цогц хөгжил, бага боловсролд амжилттай шилжих бэлэн байдлыг хангах. Бага боловсролын зорилго сургуулийн өмнөх боловсролд төлөвшсөн суурь чадварыг ойлголч чадвар, хэрэглээ, шаталж хөгжүүлэх, 21-р зууны чадамжтай суралцагчийг төлөвшүүлэх. Агуулгын уялдаа. Сургуулийн өмнөх боловсролд төлөвшөх суурьнд тоо хэлбэрийг таних, өгүүлбэрээр ярих, хамтран тоглох, биеэр турших. Бага боловсролд хөгжихэд тооцоолох бодит асуудал шийдэх, унших, бичих, ойлгох, хамтран суралцах, онол, практик уялдуулах. Арга зүйн уялдаа. Сургуулийн өмнөх боловсролын арга зүй тоглоомд суурилсан, зохиол суурилсан, шинжилэн судлах, төсөл суурилсан гэсэн 4 арга зүйтэй. Бага боловсролын арга зүй нь асуудалд суурилсан, судалгаанд суурилсан арга зүй өөрчлөгдөхгүй харин танин мэдэх түвшинд нь ахидаг. Үнэлгээний уялдаа. Сургуулийн өмнөх боловсрол явцын үнэлгээ ажиглалт ахиц. Бага боловсрол явцын үнэлгээ гүйцэтгэлийн үнэлгээ ажиглалт нотлохоо ахиц суралцахын үр дүн. Нийгмийн ба бодлогын түвшний уялдаа. Сургуулийн өмнөх боловсролоос бага боловсролд шилжих чанартай залгамж нь суралцах, хоцрогдол багасгах, тэгш боломж хангах, хүний капиталын суурь чадамжийг эрт төлөвшүүлэх үндсэн нөхцөл болдог. Дүгнэлт: хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл санаа нь сургуулийн өмнөх боловсролд суурь тавигдаж, бага боловсрол чадвар болон гүнзгийр цаашид насан туршийн суралцах чадвар болон хөгждөг нэг тогтцол тасралтгүй боловсролын тогтолцоо юм. Сургуулийн өмнөх боловсрол ба бага боловсролын цөм хөтөлбөр нь зорилго, агуулга, арга зүй, үнэлгээний түвшинд бүрэн уялдсан байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.